Тэр тавханд гидрийн шингэн гэж юу болох? Өрүүлийн гидрийн шингийг хэрхэн яаж ашиглах, хэрхэн яаж солих талаар анган шатны мэдээлэл мэдлэг өгөх гэсэн юм аа. За, гидрийн шингэний маань үндсэн үүрэг бол өрүүлийг зөөлөх. Одоо жишээлбэл өрүүл хатуурах гэж ярьдэн ш манай монголчууд. Тэр өрүүлийг зөөлөх ерөнхийдөө тийм үндсэн үүрэгтэй. За, гидрийн шинг маань дотроо бол бас манай монголчууд улаан шар гэдэр гэж ярьдаг л да. Ер нь бол гидрийн шинг маань цаана үйлдвэрээс гарахтаа ер нь машинд бол ирэхтэй шар өнгөтэй гэдэг. Одоо шар өнгийн гидрийн шинг маань тийм шар өнгөтэй гидрийн шинг гэдэг. Тэгээд бас зарим хүмүүс улаан гидрийн шинг гэж яриад байдаг. Энэ улаан гидрийн шинг маань бол ерөнхийдөө бол манайхан орлуулах юмар хийдэг. Автомат коробны тусыг одоо өрүүлийн гидртих. Энэ нь бол болохгүй юм бол байхгүй. Ижилхэн одоо тэр өрүүлийн гидрийг өрүүлийг зөөлөөд явна. А гэхдээ яг энэ зориултын энэ гидрийн шингэнийг зориултаар нь хэрэглэх нь бол илүү үр дүндээ илүү ашигтай тийм үү. Автомат коробч өөрөө болохоор тэр тус маань өөрөө болохоор айгүй тийм битүүмжсэн тийм одоо хурдны хайрцаг дотор өөрөө тийм байрлаж явдаг учраас бага хэмжээний тоос шороо орох, бага хэмжээний бохирдолд ороход одоо тэр өөрийнхөө туслах шин чанарыг авдаг тийм магадaltaй байдаг. Энэ өрүүлийн гидрийн зориултын шинг маань юу гэхээр банк нь өөрөө дээрээ ил байдаг. Тэгээд тодорхой хэмжээний бас тоос шороо тэргээр орж ид байгаа. Тэр нь бол автомат коробны шингэнээ удах юм бол илүү одоо тэр амьдрах хугацаа туслах шин чанараа авах удаан бариад явах боломжтой. Тийм учраас энэ нь бол аль болох автомат коробны шингэнийг гидрт хийхийг бол хатгалзах хэрэгтэй байна. Зориултын гидрийн шингэнээр нүүлийнхаа гидрийг сольж өгөх боломжтой. Энэ үний хувьд ч гэсэн бол автомат коробны тос хийгээд идэг. Тэрний автомат коробны тостой бол үний хувьд бол бараг ижлэх юм байгаа. Бараг хямдхан шахуу байгаа. Тийм учраас зориултаар нь хэрэглэх хэрэгтэй. За тэгээ ер нь бол гидрийн шингэнийг солих хугацаа одоо ер нь бол 15-аас 20 мянган км сольж явах хэрэгтэй. Энэ маань юу гэсэн үг вэ? Ойролцоогоор 2 жил орчим болж байгаа. За нэг ясандаа бол хар үгээр хэлэх юм бол нэг 2 халаад 2 хөрөхөд тэгээ тэр хугацаанд л ер нь бол солих хэрэгтэй гэсэн үг. Энэ гидрийн шингэний бол энэ үндсэн үүрэг үзүүлэлт юмнууд бол юм байдаг. Гидрийн шингэнийг одоо солихгүй удаа явснаар бол хор увшиг сөрөг муу нөлөөлөл бол гардаг л да. За энэ гидрийн шингэнийг солихгүй удаа явснаар бол одоо гидрийн ноцоос гэж байдаг. Хөдөлгөөнд маань байлсан байгаа. Тэр гидрийн ноцоос эвдрэх. Тэр ноцоос нь бас хутгах гэдэг юм үзээ эд ангууд байдаг. Тэр хутгах нь одоо өөрөөсөө илэгдэлд ороод ажиллахгүй болох юм. Тэснэр одоо өрүүл өөрөө хатуурах, манай өргөө болох. Тэснэр магадгүй зам дээврээ осолж байд юм уу? Ямар нэгэн эрсдэл дагуулах аюултай байдаг. Ийм учраас энэ гидрийн шингээг тогтмол шалгуул солих хугацаанд нь заваа сольж, байнга шалгуулад ер нь бол хэмжээ төвшөнд нь байнга байлгаж, цэвэр тийм байдлаар нь байнга байлгах хэрэгтэй. Одоо орж ирсэн шинэ машин авсан хүн заавал солих уу? За яг шинэ машин авсан хүнийг бол одоо гидрийн шингэнийг бол биднээс хамгийн нэгдүгээр үзэж онцлно. За онцлоод одоо юу гэдэг бохирдсон байвал заавал шалгах шаардлагатай. Магадгүй тэр машин тухайн орондоо ч юм уу, Япондоо ч юм уу, Солонгосдоо ч юм уу явж байгаад чухам хэдий ямар сервис үйлчилгээ гэж гидрийн шингэнээ сольсон болох юм уу. Тэр мэдээлэл нь ерөнхийдөө магадгүй тэр ном баримт юмнууд дээр байхгүй бол ер нь л орж ирээд өөрийнхоороо тэр жолооч сольсон илүү өөрт нь ашигтай байдаг л да. Магадгүй тэрийг урд нь хизээ яана яаж сольсон юм бол мэдэхгүй шүү дээ. Гидрийн шингэнээ ер нь үнийн хувьд ямар гэдэг бол гидрийн шингэнээ хувьд үнийн хувьд бол дунджаар бол нэг заалын литрийн савлгаатай нь бол 7-оос 7500 төгрөг юм байна. Энэ жижиг савлгаатай нь бол нэг 4-өөс 4500 явах бол тийм аа. Машинуудад хэдэн литр авах вэ? За нэг ийм гидрийн шингэн маань нэг машинд бол нэг машиныхаа ямар загварын машин гэдгээс хамаарат литр 500-аас 2 литр авдаг. Гэхдээ энийг солиход бол одоо тодорхой хэмжээний тосоор угаад сольдог байхгүй. Тэр нэг гидрийн шингэн солиход ойролцоогоор 3-аас 4 литр шингэн орох. Яг өөрт нь орох нь бол нэг 500-аас 2 литр шингэн орж байгаа. Одоо угаах үед нь 2 литроос өргөддөг гэсэн. Тий, одоо нэг өргөдөх биш. Тэргээр ч одоо тэр доторх тэр эд ангиудын тэр явж байгаа сугуудын цэвэрлж өгч яах гэсэн юм. Тэр бохирдол нагаар амнуудын цэвэрлж тэгж өгч хамгийн сүүлдэн дээр хийх хэрэгтэй байх хэрэгтэй хэмжээнд нь хийх. Зүгээр сонирхуулахад энэ дээр үед ийм гидргүй машинууд байсан баг тий. Жишээлбэл 69 ч юм уу. Тий 69 одоо механик гэж ярьдаг л да. Механик одоо гидэртэй машин гэж ярьдаг. Гидэртэй гэхэлэр өрүүл их зөөлхөн болж байна гэсэн үг. Тий одоо энэ маань юу гэсэн үг л одоо тэр механик машины тэр хатуу өрүүлийг чинь зөөлж өгж одоо жолоодлох 5 тухтай жолоодлох хийхэд л одоо
үндсэн чиглэж өгсөн тийм үү. Одоо маневр энэ төр хийхэд илүү хялбарчуулж өгсөн тийм л юм багхгүй юу. Өрүүлийн гидер гэдэг маань өөрөө тэр болгоныг л одоо тэрийг илүү тэр техникийн дэвшилээр л илүү одоо тэр хялбаршуулж өгсөн тийм байгаа. Зарим машин дээр бас цахилгаан гидер энэ гэж байдаг. Тэр маань одоо энэ шингийн хэрэглэхгүй юм цахилгаанаар ажилладаг багч. Тэгээд энэ шингийн гидертэй машин, газ гидергүй машин гэж байна шүү дээ. Энэ гидертэй машин чинь одоо тэр гидергүй машинаа бодох юм бол илүү богино зайд маневр хийх, илүү богино зайд одоо ачаал авч одоо юу гэдэг илүү одоо тэр эрслээс одоо сэргийлж өгсөн тийм. Гидр жигнүүд өвөл зуных гэсэн ойлголт байх уу? Ер нь гидр жигнийг бол өвөл зун бол тэр улирал бол байхгүй. Ер нь бол богцсон олондоо сольж явах хэрэгтэй. За ойлголоо баярлаа.